Галзуу кино сувагтаа тавтай морил. За энэ удаад блогийнхэн ярьж өгөх галзуу кино бол 2021 онд гарч байсан Sweet and Sour. Комеди арманс төрлийн энэ кино нэлээд галзуу хөрхөн санагдсан учраас яриад өгье гэж бодоод сонгосон. Гиснэс манайхаа. Цаан чин Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод маань анх удаа 5 улсын 25 шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа хамтран тоглох гэж байна. Улаанбаатар сонс. Олон улсын хөгжмийн наадам. 2025 оны 8 дугаар сарын 2-ны өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд болно гэж байгаа. За тэгээд сабаа дараагүй сабаа дараад дарснууд нь лайк дараад кино тайлбартаа хэдүүлээ орцгоё. Солонгосын Инчхон хотын эмнэлэгт Жан Хюк гэх инженер залуу эмчилгээ хийлгэж байлаа. Тэр элэгний гепатит Б вирусээр өвчлсөн байна. Хэдийгээр агаар туслын замаар халддаггүй боловч эцэг эхэн тэрнээс халдвар авахыг гэж бодоод 7 хоногтой ердөө ганцхан удаа эргэж ирнэ. Жан Хюкийн найзууд нь мессеж бичгээс биш нэгэн ч эргэж ирдэггүй байлаа. Хамт эмчлүүлж байсан өвчтнүүд нь ч тэрнээс зайгаа барьж орыг нь тойруулсан хөшгийг байнга хааж байхыг эмчээс хүсдэг байна. За энэ бүхнээс болоод Жан Хюк ихэд ганцаарднаа. Гэвч Жан Хюкийн аз болоход Даюун гихч совилогч тэрнийг өрөвдөж тэрэнд үргэлж чин сэтгэлээсээ хандаж санаа тавьдаг байлаа. Даюун Жан Хюкийн сэтгэлийг засах гэж байдгаараа л хичээж урам зориг өгөхийн тулд туслахын системийг хүртэл үнсэж амжилт хүсдэг. Нэг өрөө Жан Хюк эмнэлэгт сэлгүүцэж яваад коридорт тамхи татаа зогсож байгаа Даюунтай таарна. Жан Хюк тэрнийг ядам хуруундаа бөгж зүүсэн болохыг анзаарсан ч Даюун тэр бөгжөө төгсөлтийн баярынхан дурсгалын бөгж гэж тайлбарладаг. Бас Даюун боломжийн кампанид байнгын ажилтаа Жан Хюкт атаархаж байгаагаа хэлнэ. Учир нь Даюун тэр эмнэлэгт гэрээгээр ажилладаг байна. Гэрээд ажилчин учраас эмнэлгийн удирдлагууд Даюуныг урт хугацаагаар амралтгүй сунаж унтал нь ажилуулдаг байж. Үргэлж олон цагаар сунж ажилдаг тэрээр оройн элчинд гарахтаа унтчихгүй тулд хаяа тамхилж нойроо сэргээдэг тухайга учирлан ярьдаг. Тэднийг ингээ ярилцаж байх зур хатуу чанд ахлах совилогч тэдэн дээр хурж ирсэн учраас айд сандарсан Даюун Жан Хюкийг тамхи татаж байхад нь барьсан болж жүжиглдэг. Тэгээд Жан Хюкийг толгой төрөөгөө загинж байснаа гүгэд явчихна. Маргааш нь Даюун Жан Хюктер ирээд уучлал гуйгаад өчигдөр өөрийг нь аварсанд ихэд талархдаг. Учир нь Даюун тамхи татаж байхад ахлах совилогчид баригдсан бол гарцаагүй ажилгүй болох байж. За ингээд ярианда хадуурсан Даюун Жан Хюкийн идэж байсан хоолноос амсаж орхино. Энэндээ бандсан Даюун бушуухан уучлал гуйгаад босч явахдаа өрөөнд байсан өвчтнүүдийг загинж Жан Хюкийг гадуурхахгүй байхыг хатуу сануулад гарч явлаа. Тэр орой бас л сунаж ажиллах болсон Даюун бас л коридорт Жан Хюктэй таарч ойр зургийг ярилцсан. Тэгээд цаг орой болсон хойно Жан Хюкийн биеийн байдлыг шалгах гэж ирэхдээ Даюун өөрийн мэдлгүй орыг нь дэрлээд хэсэг зуур зүүрмгэлж орхино. Ажил дээрээ тамхи татаж байгаад баригдвал аюул дорхой мэдсэн Даюун тамхи татаж нойроо сэргээхэ болсон учраас маш их ядарч савл хийвэл унтчих гээд байдаг болсон байлаа. Үүнээс гадна тэр Жан Хюкт урдын адил асарч тамхи татахыг нь хүртэл болиулж байнга санаа тавьдаг. Даюуныг ажилласаа болж ихэд ядарч стресстэй жугаг билээхэн харж байсан Жан Хюкч цаагаараа Даюунд туслахаар шийджээ. Жан Хюк унтахаар хэвтэхдээ Даюунд зориулсан урам зоригийн үгийг утсан дээрээ бичиж үлдээх болжээ. Тэр бүхэл нэг өдөр өрөөнийх нь хүн дээр эргэлтээр ирсэн үнэтэй хоолыг хулгайлаад Даюунтай хувааж иддэг. Бас Даюунд зориулаад орон дээрээ дуг хийх зай гаргаж өгөөд хүн ирэхээс өмнө сэрээдэг болж. Бас орон цагаар биеийн муудсан дүр үзүүлж тэрэгцэртэй төрүүлж гараад гарсан хойно Даюуныг тэрэгцэртээр суулгаад төрж амраана. Даюун хариуд нь Жан Хюкт талархлаа илэрхийлж шархны лент дээр нь зураг нааж өгдөг байлаа. Нэг өдөр Даюун Жан Хюкаас найз охинтой эсхийг асуухад Жан Хюк үгүй гэж уулга алдахтаа хараал хэлж орхисон учраас Даюун ууралж ийм нахаалны яриатай залууст дургу гэж хэлээд гараад явчихдаг. Ингээ Жан Хюк хэл яриагаа засахаар шийдлээ. Үүнээс гадна Даюун Жан Хюктай найзууд гэдгээ босод совилогч нараасаа нуудаг байсан учраас олуулаа явж явах үедээ Жан Хюкийг ерөөсөө анзаарахгүй байгаа дүр эсэгдэг байлаа. Ингээд Жан Хюк Даюун хоёр сайн найзууд болцохож ийм байдалтайгаар олон хоног өнгөрчээ. Тэгсэн нэг өдөр ихэмч Жан Хюкийг үзээд биеийн харьцангуй сайжирсан учраас эмнэлгээс гарч болно гэж хэлнэ. Энийг сонссон Жан Хюк Даюунтай дахиж уулзахгүй болсондоо гонигддаг. За ингээд эмнэлэгт хонсон сүүлийнхэн шөнө Жан Хюк нас барсан өвчтөнд зориулсан цэцгийн баглаанаас хэсгийг хулгайлж аваад Даюуныг хүлээж байлаа. Гэвч тэр шөнө Даюуны оронд ахлах совилогч тэрэн дээр хурж ирлээ. Даюунтай уулзах чадаагүй Жан Хюк маргааш нь тэрнийг эмнэлэг даяар хайсан ч олсонгүй. Сэтгэлээр унсан Жан Хюк эцэг ихэж тоолгүй урамгүйгээр эмнэлгээс гарч явдаг. Эмнэлгээс гарсан хойно Жан Хюк найзуудтайгаа уулзаж өөрт тохиолдсон бүхнээ ярихад цаадуулна чи өвчнөөсөө болоод хий юм харсан байхаа гэцгэн. Гэсэн ч Жан Хюк бууж өгсөнгүй.
Маргааш нь эмнэлэгт дахиж очиод Даюуныг хайлаа. Гэвч Даюун бас л байсангүй. Аргаа барсан Жанхиуг Даюуны утсыг олохоор ажилтнуудын хувийн хэргийн файлыг сэмхэн үзэж угаад утсыг олсон ч ааш таахлах совилогчид баригдаад ердөө тал дугаарыг нь тогтоож амжина. Тэгээд гэртээ ирсэн хоноо Жанхиуг дутуу дугааруудыг таамгаар оруулаад нэг бүрчлэн шалгаж үзнэ. За ингээд өдөржин залгасны эцэст Жанхиуг нэгэн зөв дугаарыг нь олж чаддаг. Жанхиуг тэрнийг яагаад эмнэлэгт ажиллахгүй байгааг нь асуухад ойрын үед би сайнгүй байсан учраас ажлаасаа чөлөө авсан гэж Даюун тайлбарладаг. Энийг сонссон Жанхиуг тэрнийг өөрөөс нь зугтаагаагүй болохыг ойлгоод баярлана. Тэгээд зориг орсон Жанхиуг тэрэнд сэтгэлтэй гэдгээ хэлдэг. Харин Даюун хариуд нь тэрнийг гэртээ урлаа. Даюуны хаягийг мэдсэн даруйда Жанхиуг аавынхаа машиныг унаад нисэх мэтэл давхиж очдог. Тэр хоёр баяртайгаар уулзсан ч биеэ барьж байсан учраас эмнэлэгт байдаг байсан шигээ дотн байж чадахгүй байлаа. За тэгээд хэсэг хугацааны дараа Жанхиуг явхаар өндийсэн ч Даюун ганцаараа уйдж ирсэн учраас хоноод явахыг хүслээ. Тэгээд тэр хоёр тээвэрлдээд унтаад өгнө. Өглөөнөө Даюуныг сэрэхэд Жанхиуг шатсан шийдэнгэн сольжсон. Өглөөний цайг нь бэлтчихсэн байлаа. Энийг харсан Даюуны сэтгэл хөдөлж биеэ барьж чадалгүй уйлж орхино. Тэгээд тэр талархснаа илэрхийлээд Жанхиугийн уруул дээр хүнслээ. Гэхдээ дараа нь талархсан сэтгэлээс өөр санаагүй гэдгээ Даюун учирлан хэлдэг. Тэр цагаас хойш Жанхиуг Даюун хоёр ойр орхон уулзалдах болно. Маш их ачаалттай ажиллаж байнга ядарч байдаг Даюуныг Жанхиуг чадлаараа халамжилж ажил дээр нь хоол хүргэж өгч орой тарахт нь аавынхаа машинаар ирж авдаг боллоо. Бас зүгээрчгүй ажлынхан залуустаа үе хардна. Гэрийнх нь хогийг асгаж өгч ганцаардсан үед нь хань болдог байлаа. Нэг өдөр Жанхиуг хамт хоол идэж байгаад Даюуныг бүгжгүй байгааг анзаарлаа. Тэгээд бүгжөө ясныг нь асуухад Даюун гээж гисэн гэж хариулна. Жанхиуг мөнгө цуглуулж байгаад өөрийн гэсэн байртай болохоор Даюуныг гэртээ аваачна. Тэгээд тэрнийг түрээсийн мөнгө төлөхийн тулд өхөн хатан ажиллах шаардлагагүй болно гэж ярьдаг байлаа. Энийг нь сонссон Даюун юу ч хэлэлгүй Жанхиугийг тэрвэрнэ. Нэг өдөр Даюун нэг танилаас Жэжүүд амрах эрхийн бичиг хүлээж авлаа. Тэгээд тэр Жанхиугийг хамт явахыг урддаг. Жанхиугч дуртаяа урилгыг хүлээж авдаг. За ингээд тэр хоёр Жэжүү явахаас өмнө хос подолог авахыг хичээсэн ч Жанхиугт таарах подолог олддоггүй. Энэс болоод Жанхиуг илүү дэлжинтэйдээ гутардаг. Тэр бүхэл хамтдаа идэх дуртай макароноч идэхгүй гэж уурлана. Удахгүй амралтаар явх өдөр болж Даюун онгоцны буудлын гадаа Жанхиугийг хүлээгээ зогсож байлаа. Болцсон цагаас баг зэрэг хоцорсон Жанхиуг таксинаас буугаад Даюун дээр гүйж ирэхэд Даюун тэрэнд нэг бэлэг бэлтчихсэн зогсож байна. Хос подол голч чадаагүй Даюун хос пүүз авсан нь тэр байж. Жанхиугч баярлсандаа тэр пүүзийг өмсөөд Даюуны төлөө заавал турах болно гэж амлалаа. Тэгээд Жанхиуг ээш тийшээ гүйж эхэлнэ. Дүр солигдоход Даюуны өгсөн пүүзийг өмссөн Жанхиуг гадаа гүйж байгаа харагдана. Тэрээр жин хасаж өмнөхөөсөө хавьгүй эрүүл болжээ. Өглөөний гүйлтэд дуусгаад гэртээ ирсэн Жанхиуг Даюунд зариулаад уламжлал ёсороо өглөөний цай бэлдэж өгөөд ажилдаа явах замдаа бас л уламжлал ёсороо хогоо гаргаж хайна. Ажил дээр ирсэн хойно Жанхиугийг удирдлагын дуудаад нэг томоохон компанид гэрээгээр ажиллах болсноо хэлдэг. Хэрвээ Жанхиуг сайн ажиллавал тэр компанид урт хугацааны гэрээгээр ажилд орох боломжтой болох байлаа. Энэ бол Жанхиугийн хувьд маш онцгой боломж. Гэхдээ тэр томоохон компани нь Сөүлд байдаг компани байдаг. Цайны цагаараа Жанхиуг энэ тухайга Даюунд хэлсэн ч бусад совилогч нар хүрээд ирсэн учраас тухтай ярилцаж чадсангүй. Совилогч нарт Жанхиуг танил харагдаж байсан ч яг хэн гэдгийг тэд сайн сандаггүй. Хэд хоногийн дараа Жанхиуг Даюуныг ажлаас нь авахдаа шинэ машинтай ирээд Сөүлд ажиллах болсон ч өдөр бүр энэ машинаараа ирж очиж байх учраас урдын шигээ амьдрах болно гэж хэлнэ. Бас Жанхиуг Даюунд гээсэн бөгчнийхэн оронд шинэ бөгж бэлгэлдэг. За ингээд Жанхиуг энэ чоноос өглөө бүр Сөүл рүү явж ажиллахаар болдог. Ажлынхаа эхний өдөр Жанхиуг түгжирэл дунд явж байхдаа өглөө оройтож гараад толгоогоо угааж амжаагүй нэг залуу машин дотроо толгоогоо угааж байгааг хараад шоолж ажилдаа дандаа эрт гарахгүй болохгүй байна гэж дотроо хатуу шийддэг. Одоо Яарамгаас хотын төв рүү орж байгаа гэх юм уу? Хотын төвөөс Яарам руу явж байгаа гэх юм уу? За тэгээ Жанхиуг шинэ ажилдаа ирээд тэр компани өөрөөс нь гадна Буян гэгч нэг эмэгтэйг бас туршилтаар ажилуулж байгааг олж мэддэг. Буян бол чадварлаг мэрэгжилтэн байснаас гадна Жанхиугийг өрсөлдөгчөө гэж харж байсан учраас дургуутслээ нуухгүй байлаа. Цайны цагаар компани ажилчид хамтдаа хоолнд орохоор гарцгаасан учраас туршилтаар ажиллаж байгаа Буян Жанхиуг хоёр үлдэж хоцорчээ. Орой гэртээ ирсэн хойно Жанхиуг Буяны талаар Даюунд хэлээд бас ажлынх нь өөрийг нь ерөөсөө тоохгүй байгаа талаар гомдлно. Даюунч Жанхиугийг хамтран ажиллахсаддаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд илүү хичээх хэрэгтэй гэж зөвлөнө. Ингээд Жанхиуг маргааш өглөө ажлынхандаа бүгдэд нь халуун кофе авчирч өгсөн ч мань Буян тэрэнд туслах нэрийдлэр ихэнх кофег нь өөрөө тарааж өөрөөсөө өгч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж орхидог. Бас Буян Жанхиугийг төслийн буруу хэсэг дээр ажиллаж байна гэж хэлээд өөр ажил хийлгэж тэрнээс нь болоод Жанхиуг удирдлагадаа загнуулдаг.
Ажил дээр стресстэй байсан Жанхюг орой ирээд ажлынхаа талаар гомдолж даюуны хэлэх үгийг ч сонсохгүй байлаа. Тэгэд ядарсандаа унтаад өгсөн учраас жээж рүү хийхэр товлсон аяллахын төлөвлөгөөг даюун ганцаараа хийхээс өөр аргагүй болно. Тэр цагаас хойш баггүй хугацаа өнгөрч тэд ажилласан төслөө удирдлагуудад танилцуулах боллоо. Тэднийг сайн ажилласан байна гэж удирдлах нь сайшаах үед бүгд буюуныг сайн ажилласан гэж магтацгаана. Энэ үеэр Жанхюг тэр төсөлд алдаа байгааг илчилж, яг энэ төслийн дагуу хийвэл гүүр нурах болно гэдгийг батлана. Инээс болоод төсөлд их хэмжээний өөрчлөлт орох ёстой болж хэргийн эзэн буян ганцаараа тэр бүхнээ засах ёстой болно. Тэрнийг инхүү үүлээ үзэж оройтож ажиллаж байгааг харсан Жанхюг баяртай байдаг. Гэхдээ Сөүлээс энэ чондох гэртээ очих хүртлээр олон цаг явдаг учраас Жанхюг гэртээ ирсэн даруйдаа даюунтай үг солих сөхөөгүй ундчихдаг байлаа. Харин Жанхюгийг өглөөс ирэхэд даюун ажилдаа явчихсан байдаг. Хоёр хотын хооронд ажиллаж амьдрна гэдэг хэцүү болохыг ойлгосон тэд Сөүлд жижиг өрөө түрээсэлж хэрвээ Жанхюг оройтвол тэндээ хоноод харин эрт харуул энэ чондох гэртээ ирж байхаар шийдэцгэн. Харин амралтын өдрүүдээр заавал гэртээ ирж байхаар болно. Харин нөгөө талд буяаны нөхцөл байдал улам бүр дордсоор. Тэр ажил дээр дахин алдаа гаргаж, ажил дээр нилээд оройтож нойр муутай хонсноос болоод ажилдаа нилээд нойрмоглох болжээ. Сэтгэлээр унсан буян биедээ анхаарал тавьхаач мартаж өснө хүртэл байнга сэгсэж явах болсон байна. Нөгөөрөө Жанхюг буянд оройн цагаар ажил дээр хэтэрхий хийдээд хэрэггүй гэж зөвлөхөд цаадхан сэтгэлээ барьж дийлэлгүй үннээ хэлээд шөнө орой болтол ажиллахдаа нойроо сэргээхийн тулд хоол хэтрүүлж иддэг гэдгээ хэлнэ. Жанхюгч тэрнийг өрөвдөөд хамт сууж ажлыг хийлцэж өгөхөөр шийдлээ. За ингээд улаарын ажиллаж байхдаа Жанхюг маргааш ирнэ үстэй гэж даюуны асуусан мессежийг анзааралгүй өнгөрсөн байлаа. Маргааш нь болж тэд төслөө удирдлагадаа дахиад танилцуулах үед тэдний ажил удирдлагад нь таалагдаж компани үндсэн ажилтнуудыг дадлагын хоёроос суралцахыг сануулдаг. Ажил тарсан хойно тэдний ажлынхан амжилтаа тэмдэглэж магшарж идэхээр болцгооч. Цаадуулан Жанхюгийг сөөжүүгээр дайлах гэсэн ч элэг муутай учраас ууж болохгүй гэж Жанхюг татгалцдаг. Энэ зур Жанхюг даюунд ажлынхантайгаа оройн хоол идчихэд харих болно гэж мессеж бичлээ. Гэвч нөгөө талд буян согттлоо уусаар. Тиймээс буянд санаа зовсон Жанхюг тэндээс эрт явж чадсангүй. Дэлхийн хөгжмийн суперод Араш Монголд анх удаа. Боро Broken Angel, Temptation, Pure Love. Дэлхийг байлдан дагуулсан хит дуунууд амьд хөгжмөөр Монголын тайзнаа анх удаа гიშгэлнэ. Улаанбаатар соноос олон улсын хөгжмийн наадам 8 дугаар сарын 2-нд төв зингэлдэхэд ганцхан удаа. Тэгээд Сөүлээс оройтож гарсан Жанхюгийг шүн дунд гэртээ ирэхэд даюуныг ажлаас нь дуудсан учраас гэрээсээ гарчихсан байдаг. Даюун өөр сувлагчийн оронд ажиллахаар болж шөнийн ээлжинд гарахаар болчихсон нь тэр байлаа. Энийг сонссон Жанхюг дотроо дурамчхан байдаг. Даюун уучлал гуйхад утсаа тасалгаас өмнө гэрийнхээ шатсан чийдэнг солиод өгөхийг гуйна. Гэвч нилээд ядарсан Жанхюг тэр дороо унтаж чийдэнгээ солихоо мартаад маргааш нь ажилдаа явчихдаг. Жанхюгийг ажилдаа ирэхэд удирдлага нь буян тэр хоёрыг дуудаад өмнөх төслийн загвар амжилттай болсон учраас тэдэнд дахиад өөр нэг чухал төсөл хариуцуулахар болсон гэдгээ хэлдэг. Тэр хоёр ч ажлыг дуртаяа хүлээж авлаа. Учир нь тэд урдынх шиг дайсагнахаа болсон учраас ажил нь урагштай байлаа. Ажилдаа улаарсан Жанхюг ажил дээр оройтхны хэсэж буянтай илүү олон цагийг хамт өнгөрүүлэх болжээ. Үүний хажуугаар Жанхюг буянд багаар татагдж харин нөгөө талд даюунтай уулзах нь улам бүр багассаар. Тэр даюуны мессежэнд ч алдаг хоног хариулах болж даюун үнд нь ихэд бухимдаж байлаа. Даюун Жанхюгтай уулзаж нэг чухал зүйлийг хэлхийг хүсэж байсан ч тухтай уулзах боломж гарахгүй байсан учраас хойш тавьсаар байдаг. Жанхюг буян хоёрын ажилласан 2 дахь төсөлж амжилттай болж тэр хоёр амжилтаа тэмдэглэж магшарж идэхээр нэг жижиг хоолны газарт очдог. Жанхюгтай чухал зүйл ярих гэж удаан хүлээсэн даюун төсөлгүй залгаж хаана байгааг нь асуухад сандарсан Жанхюг ажил дээрээ оройтох болсон гэж худлаа ярьлаа. Ингээд даюун худлаа ярьсандаа тавгуутсан Жанхюг олон жилийн дараа анх удаага сууж уунаа. Нэгээрээ буян Жанхюг хоёр ажил дээрээ оройтож ажиллаж байтал буян тэрэнд талтай байгаагаа илэрхийлдэг. Үүнд нь тулгамдсан Жанхюг бушуухан ажилласаа гараад оройжин давхсаар гэртээ ирнэ. Тэрний гэртээ ирэх үед гэрийнх нь хог оварчихсан. Коридорынх нь гэрэл унтраастай байлаа. Ирснийг нь мэдсэн даюун тэрнийг хогоо асгаад шатсан чийдэнгээ солиод өгөхийг хүссэн ч Жанхюг хүсэхгүй байгаагаа хэлнэ. Инээс болоод тэр хоёр маргалдаж эхэллээ. Тэр хоёр хоёулаа ууралж хин хин нь маш их ядарч байгаагаа хэлцгэнэ.
Даюун Жанхюгийг гэртээ зөвхөн ундах гэж л ирдэг. Гэрийн ажилд ерөөсө тусалдаггүй гэж гомдолж байсан бол Жанхюг Даюуныг хуваа хичээж өөрийг нь ерөөсө бодохгүй байна гэж уурлана. За ингээд маргалдаж байхдаа Даюун Жанхюгт хэлэх гэж хүлээж байсан чухал зүйлээ буюу жирэмсэн болсон байж магадгүй гэдгээ хэлдэг. Үүнд цочирдсан Жанхюг бошуухан хогоо асахаар гараад гадаа гарсан хойно олон зүйлийг эргцүүлэн бодож эхэллээ. Тэрээр хүүхэдтэй болно гэхээс айсан байлаа. Маргааш Жанхюг ажилдаа ерөөсөө төвлөрч чаддаггүй. Удалгүй Даюун залгаж эмчид үзүүлсэн 1 сартаа жирэмсэн гэдгээ хэлнэ. Жанхюгийн ухаан санаа ерөөсөө төвлөрөхгүй байсан учраас юм бодоход нь саадуулсан буян руу хашгирч орхино. Гэсэн ч дараа нь тэр буяноос уучлалгүйж эвлэрцгээдэг. Дараагийн төслийн танилцуулга болоход Жанхюг эзгүй байлаа. Учир нь тэр хариуцлагатай аав байхыг хичээхээр шийдсэн байна. Тиймээс тэр ажлаасаа чөлөө авч Даюунтай хамт эмнэлэг рүү явсан нь тэр байж. Эмчийн үслэгт орох болоход Жанхюг сандарч твдэж байгаа нь илэрхий. Тиймээс Даюун би совилогч хүн учраас ганцаараа орж чадна гэж хэлээд Жанхюгийг гадаа хүлээж байхыг хүснэ. Даюуныг эмнэлгээс гарч ирэх үед Жанхюг тэрэн дээр яаран очиж тэрвэрж аваад хамт гэртээ ирцгэлээ. Тэгээд тэд амархаар хэвтсэн ч Жанхюгийн утас тасралтгүй дугарч ажлаас нь элдвийн зүйлийг асууж холбогдож байсан учраас тухтай хэвтэж чадахгүй байлаа. Аргаа борсон Даюун тэрнийг ажил руугаа явахыг зөвшөөрнө. Тэгээд Жанхюг ажил руугаа явлаа. Гэхдээ Жанхюг аль болох Даюунтай холбоотой байхыг хичээнэ. Бас ажлын цаг дуусахад Жанхюг урдынх шигэ илүү цагаар ажиллахын оронд шууд л гэрэл рүүгээ явах болж. Ингээд Жанхюг эргээд анхных шигээ сөөвл энчин хоёрын хооронд өдөр бүр явж эхэлжээ. Гэвч удалгүй Жанхюг ядаргаанд орж эхэлдэг. Хэтэрхий их ядарсан Жанхюг гэртээ ирсэн даруйдаа унтаж Даюунтай бараг үг солихоо болж. Тэр бүхэл өдрийн цагаар ажил дээрээ зүрмгэлэх болсон байна. Нэг л мэдхэд тэр анх ажилд орж байх үедээ шоолж байсан залуу шиг машин дотроо хувцас өмсөж нүүр гараа угаадаг болсон байлаа. Бас хэтрүүлж унтснаас болоод ажлаасаа хоцорч удирдлагадаа загнуулах болж. Нэгөрө буян Жанхюгийг энэ маягаараа байвал тэр хоёрын нөхцөл байдал бүр дордохыг хэлээд сүүлд авсан шин төсөл дээр амжилт гаргахгүй бол бүх зүйл дуусна гэж бас хэлээд шин төсөл дээр ганц удаа оройтож ажиллахыг хүснэ. Жанхюгч зөвшөөрч нэг удаа урдынх шигэ илүү цагаар ажилдаг. Улмаар илүү цагаар ажиллах нь ихссээр нэг л мэдхэд гэртээ бараг үзэгдэхэ болж. Амралтын өдрөөрөө хамт байж гадуур гарах үедээ Жанхюг цаг ямагт гомдолж ямар их ядарч байгаагаа байнга хэлж Даюуныг авахыг хүссэн зүйлээ хурдан авахыг шаарддаг болсон байлаа. Тэр бүхэл хамт идэх дуртай байсан макароны мухалгийн гадааж удаан зогсохыг хүсэхгүй уцаарлана. Машин дээрээ ирсэн хойно Жанхюг Даюуныг зэмлж хэрэгтэй зүйлээ онлайнаар авчвэ. Тэгвэл илүү хурдан гэж зөвлөнө. Энийг сонссон Даюун Жанхюгт гомдож өөрийн ирэхгүй нулимс урсхан уйлж эхэллээ. Даюун дэлгүүр хэсгийг хүссэндээ биш, Жанхюгтай хамт байх цагийг л гаргах гэсэндээ энд ирсэн гэдгээ тэр хэлнэ. Жанхюгч уучлал гуйгаад ажлаасаа болоод маш их ядарч байгаагаа учирлсанд Даюун ч цаг наргүй ажиллаж маш их ядарч байгаагаа хэлээд тэгсэн ч хамт байхын төлөө хичээж байгаа гэдгээ бас хэлнэ. Энэ бүхнийг нь сонсч байсан Жанхюг уучлал гуйхдаа санамсаргүйгээр Даюуныг буян гэж дууддаг. Гэхдээ Жанхюг ингэж хэлснээр ч анзааралгүй машинаа асаагаад хөдлөнө. Өөрийг нь өөр эмэгтэй нэрээр дуудсанд гомдсон Даюун тэрнийг машинаа зогсоохыг хүссэн ч Жанхюг тэрнийг түргэн хоолны газрын гадаа зогсож хоол авах гэж байна гэж боддог. Өөрийг нь ерөөсөө ойлгож сонсохгүй байгаад гомдсон Даюун тэрнийг буянтай учиртай болсон байна гэж уурлахад Жанхюгч өөрийг нь гүтгэлээ гэж хариуд нь бас уурлана. За ингэж хэрэлдэж явахдаа Жанхюг Даюунд хайртай биш харин өрөвцөндөө холдож чадахгүй байгаагаа хэлнэ. Хариуд нь Даюун тэрнийг аав болж чадахгүй гэдгийг мэдчихсэн учраас хүүхдээ авахулсан гэж хэлдэг. Тэгсэн Жанхюг үүнд ерөөсөө эмзэглсэнгүй. Тэр хүүхдийн талаар ердөөсөө ч санаа зовхгүй байгаагаа хэлж, ийм болтлоо явцгаасанд чи бид хоёр хоёулаа буруутай гэж хэлнэ. Тэгээд мань хоёр захиалсан хоолоо чавлгүй явцгаана. Жанхюг ирчээрээ явж Даюуныг гэрт нь буулгаад сөөвл рүү хөдөлж тэндээ түрээсэлсэн байранда амьдрахаар шийдлээ. Маргааш нь тэрний ажил дээр Даюунд зориулж захиалсан байсан бүгжин ирсэн ч Жанхюг тэр бүгжийг үзэгний сав руу хийж орхидог. Нэг өөр ажил дээр оройтож ажиллаж байхдаа Жанхюг тэсэлгүй буяныг тэврээд унсдаг. Тэр цагаас хойш тэр хоёр ойр дотн харилцаатай болцгооно. Тэр хоёр өдөржин хамт ажиллаж, хамт хооллож, чөлөөт цагаа хамт өнгөрөх болсон байна. Гэхдээ л Жанхюг гудамжинд совилогчийн хувцастай хүн харах бүртээ давхийн цочно. Нэг өдөр Жанхюгийн утсанд Жэж руу аялах аяллаа захиалга нь батлагдсан тухай мессеж ирлээ. Жанхюг Даюун руу мессеж бичиж тэр эрхийг өөрт нь өгч байгаагаа хэлээд хүссэн хүнээ дагуулж яваарай гэж загтаг. Тэгсэн Даюун профайлынхаа зургийг солиогүй байгааг Жанхюг анзаардаг. Тэнд Даюун Жанхюгт хайртай гэсэн бичиг байдаг байж. Энийг анзаарсан цагаас эхлээд Жанхюг Даюуны тухай бодохгүй байж чадахгүй болно. Жанхюг эргээд л ажилдаа төвлөрч чаддаггүй.
За ингээд жилийн сүүлчийн хурал болж тайлан тавихад тэдний хийсэн бүх ажлын гавьяаг байнгын ажилтнууд хүртэж, туршилтын ажилтнууд болох Жанхюк буян хоёрт жинхлэх гэрээ санал болгохгүй гэдэг нь тодорхой болдог. Оройн шинэ жилийн хүлээн авалт болох үед Жанхюк Инчон лугаа буцаж хуучин ажилдаа орох талаар бодож байгаагаа буянд хэлнэ. Харин буян гадаадд сурахаар шийдсэн гэдгээ хэлдэг. За ингээд Жанхюк буяныг ч бас алдах нь тодорхой боллоо. Гэхдээ Жанхюк даюуныг бодсон хിവэрэ. Тэгээд тэр даюуны профайлыг хартал даюун Крисмас баяраа Жэжүүд гэж өөрчилсөн байлаа. Хамтдаа төлөвлөсөн аяллаа цуцлаагүй болохыг ойлгосон Жанхюк өөрт нь боломж гарч магадгүй гэж найдаад бушуухан гүйж үзэгний савнд үлдээсэн бөгжөө авч такси бариад шууд онгоцны буудалд очлоо. Жанхюк яран таксинаас буухад тэнд даюун яг л урдынх шигээ гараараа даллаа зогсож байдаг. Даюуныг харсан Жанхюк хар хурдаараа гүйхтэй шинэхэн пүүзээ өмсөд туршиж байсан бүдүүн Жанхюктай халз мөргөлдөж орхидог. Тэгсэн үнэндээ бүдүүн Жанхюк, Туранхай Жанхюк хоёр нэг хүн биш болж таарлаа. Даюун Туранхай Жанхюктай бүдүүн Жанхюктай танилцахаас 2 жилийн өмнө танилцж байж. Тэр үед Туранхай Жанхюк хөлөө хугалсан учраас даюуны ажилдаг эмнэлэгт хэвтэж таарчилдэ. Тэнд байхдаа тэд додонсож уярхах болж. Даюун Жанхюкийн гипстэй хөлн дээр наадаг зураг нааж тэр бүхэл бүдүүн Жанхюкт өгч байсантай адилхан пүүзийг авч өгч байж. Бас тэр хоёр хамтдаа Крисмас баяр тэмдэглэхээр Жэжв хүртэл явжээ. Улмаар Туранхай Жанхюк даюуны гэрт нүүж ирсэн байна. Эндээс л бидний мэдэх түүх хөрөнжилтэй. Сөүл рүү ажиллахаар явсан Жанхюк даюунаас хөндөрж ихэлсэн цагаас эхлээд даюун эмнэлэгт элгэний өвчнөөр хэвтэж байсан бүдүүн Жанхюктай додонсож нөхөрлөх болсон байж. Сэтгэл санаа нь хүнд байсан даюун бүдүүн Жанхюкийн халамжинд улам бүр татагдах болсон байна. Учир нь бүдүүн Жанхюк хог асгах, шатсан чийдэн солих гэх мэт Туранхай Жанхюкийн хийхийг хүсдэггүй зүйлсийг сайн дураар дуртаяа хийдэг шүү дээ. Даюун жирэмсэн болсон учраас сандарч ажил дээрээ унтах болсон байж. Бас жирэмсэн болсон учраас даюун тамхи татах, кофе уугааж зогсоосон байна. Жанхюкийн хоолноос иддэг байсан нь ч үүнтэй холбоотой байж л дээ. Туранхай Жанхюкийг Сөүлд хонох үед даюун эмнэлэг дээрээ унжиж, тэгэх тусам бүдүүн Жанхюктай ярилцаж сэтгэл татагдах болсон байна. Бас эмнэлэгт үзүүлэхээр очихдоо хүүхдийн асрах хамгаалагч гэдэг дээр Туранхай Жанхюкийн нэрийг биш харин бүдүүн Жанхюкийн нэрийг бичүүлсэн байж. Бас даюун Туранхай Жанхюкаас салсан хойноо бөгжөө зүүхэ болж үүнийгээ бөгжөө гээсэн гэж бүдүүн Жанхюкт тайлбарлсан байлаа. Харин Туранхай Жанхюк Жэжүү явах билетийг авч болно гэж хэлсэн тэр өдөр даюун бүдүүн Жанхюкийг хамт явахаар урьдсан нь тэр байж. За тэгээд онгоцны буудал дээр 2 Жанхюк мөргөлдсөний дараа даюун бүдүүн Жанхюкийг түшиж босгоод Туранхай Жанхюкийг харсан ч хараагүй юм шиг л царайлаад онгоцны буудал руу ороод явчихна. Дэлбэртлээ уралсан Туранхай Жанхюк даюуныг харааж зөвхөн хогийн савыг унтал өшөглөөд буцаж Сөүл рүү давхина. Ингээд компанийнхаа удирдлагын дээр хурж ирлээ. Гэтэл хоржоонтой нь буян Жэжүү харал дээр амрах 2 хүний эрхийн азтан болсон байлаа. Амьдрал нь бүхэлдээ нурж байгааг ойлгосон Жанхюк өөрийг нь ийшээ илгээсэн хуучин босстой ууралдаг. Тэгээд ядаж буяныг алдчихгүй тулд нөгөө бөгжөө гаргаад буянд зүүж өгч тэрэнд хайртай гэдгийг хэлдэг. Хариуд нь буян бөгжийг нь бушуухан буцааж өгөөд ийм харилцаа үүсгэхэд бэлэн биш гэдгээ хэлээд яваад өгнө. Ингээд сэтгэлээр унсан Жанхюк шүнжин архиуж хонсноор кино маань конец фильм. За энэ хүрээд энэ галзуу хөөрхөн киноны тайлбар маань дуусч байна. 2 туулаа хөөсөн хүн хоосон хоцорно гэж. Тэгэл мэдээж халамж хайргүй бол хин л хажууд нь үлдэхийг хүсэх вэ тийм ээ. Миний хувьд л энэ эмэгтэй зөв сонголт хийсэн гэж бодож байна. Гиснээс манайхан цаан чин дэлхийн дараа шуурилгаар оролцох Улаанбаатар соноос 2025 олон улсын хөгжмийн наадам нь штэ. Монгол уран бүтээлч, гадаад уран бүтээлчтэй хамтарсан шинэ уран бүтээл гаргаж тайзнаа хамт дуулахаараа онцлогтой гэж байгаа. Өмнө нь манай улсад ийм онцлогтой фестивал зохион байгуулагдаж байгаа. Яг одоо Midboard Ticket 79,000 төгрөгөөр худалдаалагдж байгаа юм байна. Тасалбарыг Shopee гэмээр, Portal гэмээр болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар авах боломжтой байна. За тэгээд муу галзуу кино сувгаад дэмждэг бол лайк, саба дарахаа битгэхээ мартаарай. Бас комент бичиж үлдээхээ мартав. Хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу киноны тайлбараар тун удахгүй эргээд уулзнаа.